Энэ 2008 онд орсон төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албаа гэж улс төрөөс ангид байх ёстой гэдэг ерөнхий агуулга орсон байдаг. За тэгэхээр одоо энэхүү оруулж байгаа энэ сумын, дүүргийн, одоо аймгийн, нийслэлийн одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлын 50% нь төрийн захиргааны ажил хийн гэдэг ийм боломжийг олгочхоор нөгөө энэ хуультайгаа нэлээд зөрчилдөх асуудал үүсэх үү гэдэг. Энэ бодлоготойгоо нэлээд зөрөлдөж гинүү даа гэдэг нэг асуулт байна. Хоёр дахь болохоор бол одоо яг энэ өөрчлөлт орсноор аймаг, дүүрэг, сумд дээр одоо нөгөө төрийн захиргааны албаа агчдын шилжилт хөдөлгөөн дээр нэлээд асуудал гарах юм шиг үстэй гэсэн ийм асуултууд байна. Отгон баяр гişүү. За Соронзон гишүүний асуултанд хариулъя. Хэрвээ энэ нэгжийн тухай хууль засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай нэгж түүний удирдлагын тухай хууль хэрвээ батлагдаад гарвал бид бүхний төсөөлж байгаагаар 6 сарын 1-ээс 2026 оны 6 сарын 1-ээс хэрэгжиж эхлэхий. Тэр хүртэл одоо төрийн албаны тухай хуульд дээр заагдсан тодорхой одоо зөрчлүүдийг бас арилгах, засаж залруулах, нэмэлт оруулах энэ ажлууд одоо ингээд үндсэндээ энэ 12 сарын энэ намрын чуулганаас бас хийгдээд явах юм аа. Тийм учраас энэ маань бол одоо хоорондын зөрчил одоо арилаад явах нь боломж бүртгэе. За дараагийнх нь асуудал энэ хууль батлагдангууд л одоо тэгэл сум, аймаг, дүүрэг, нийслэлийн төлөөлөгчдийн 50% нь шууд одоо автоматар одоо төрийн захиргааны албаа агч болоо явчихгүй. Эн чинь тухайн албан дээр тухайн ажлын байран дээр тавигдсан тусгай шаардлага байгаа. Ажилласан жил, мэргэжсэн байдал гэд энэ шаардлагыг хангаад тухайн ажлын байран дээр ажилтан хүн ажиллах энэ боломж болцоонд бүрдүүл тэнд ажиллах. За тэгээ дээрээс нь шалгалтын асуудал байна. Төрийн албаны ерөнхий шалгалт, за тусгай шалгалтуудыг өгж тэнцсэн нөхцөлд тухайн албан дээр ажиллах энэ боломж бүрднэ. Тэрнээс үүш хууль батлагдаад маргааш нь бөөн шилжилт хөдөлгөөн хийгдээд байх зүйл бол огтоосоо байхгүй гэдгийг бас дуулгая. За баярлалаа. Алтан шагаа гişүү.